байна уу? Өнөөдөр бүгдээрээ маш чухал. Магадгүй чиний өөртөө итгэх итгэлийг өөрчлөх нэг зүйлийн тухай ярилцъя. Чи математикийн шалгалтандаа муу авчгаад эсвэл нэг хэцүү болгон дээр бодож чадахгүй гацаад би ер нь ухаан муутай болов? Ирээдүйд би юу хийж чадахгүй бах та гэж бодож байсан уу? Ангижны хүүхд хоорондоо маш сайн. Бүх зүйлийг хурдан ойлгоод байхад чиний сонирхол өөр зүйл байгаад түүндээ жоохон ч гэсэн санаа зовж байсан уу? Хэрвээ тийм бол энэ бичлэгийг дуустал үзээрэй. Учир нь тооны хичээл сайн байх нь чамайг хэн болохыг тодорхойлох цорын ганц хэмжүүр биш юм. Хүмүүс бидний хоёр хуваах гэдэг. Ухаантай эсвэл ухаан муутай гэж. Гэтэл үнэндээ хүний оюун ухаан гэдэг бол маш олон өнгийн солонготой ижил зүйл. Магадгүй чи тоо болоход удаан байж болох ч найзынхаа сэтгэл санааг хинээс ч илүү мэдэрч чаддаг, бусдыг ойлгох чадвартай нэгэн байж болно. Энэ бол сэтгэл хөдлөлийн оюун ухаан. Эсвэл чи физик томьёог цэжлэх дургүйч ямар ч хөгжмийн аюулгүйг сонсоод тоглож чаддаг, эсвэл гой зурдаг байж болно. Энэ бол урлагийн аяас. Чиний тарих зөвхөн математик логикоор биш, магадгүй үг хэлээр, орон зайн дүрслэлээр, эсвэл бүр хүмүүстэй харилцах харилцаагаар илүү хүчтэй ажилладаг байж болно. Тийм болохоор нэг шалгалтын дүн чиний бүх чадварыг хэмжиж байна гэж хизээч битгий бодоорой. Тэгвэл өөрийгөө яаж олох вэ? Энэ гурван зүйлийг өөртөө хэвшүүлээрэй. 1. Дүнгээс бүү. Дүн бол ердөө л тэр хичээлийг тухайн үед хэр сайн сурсныг харуулгатай. Харин чиний хэн болох, ирээдүйд хэр хол явахыг хизээч тэр тоо шийдэхгүй. 2. Олон зүйлийг туршиж үз. Зөвхөн хичээл гэлтгүй спорт, зураг, код бичих, хоол хийх, юм нэхэх, магадгүй бусдад зөвлөгөө өгөх гээд бүгдийг туршиж үз. Хаана чиний зүрх илүү хүчтэй цохилж, цаг хугацаа өнгөрөхийг мартаж байна, тэнд чиний жинхэнэ амьяас нуугдаж байгаа. 3. Өөртөө ярилц. Орой унтахынхаа өмнө өнөөдөр би юу хийхдээ хамгийн их баяртай байсан бэ гэж асуу. Хэрвээ тэр зүйл чинь математик биш байвал битгий санаа зов. Энэ дэлхийд математикч хэрэгтэй шиг сайн сэтгэл судлаач, мундаг тогооч, чадварлын дизайнерч бас хэрэгтэй. Чи бол энэ дэлхий дээр цорын ганц давтагдашгүй хувилбар. Математикийн нэг муу дүн чиний гэрс ирээдүйг хизээч хааж чадахгүй. Өөртөө итгээрэй, өөрийгөө хайрлаарай. Чиний хамгийн дуртай хийхээрээ жаргалтай болдог зүйл чинь юу вэ? Комент хэсэгт бичээрэй. Дараагийн бичлэгээр уулзцаая. Өөртөө хайртай байгаарай. Баярлалаа баяртай.